цаана Zonix маань. Тэгэхээр өндөр болохоор Ted Bundy гэдэг цуврал алуучны талаар ярина. Энэ хүн болохоор заяа ерөнхий мэдээлэл нь болохоор зөв төрсөн өдөр тэгээд нас барсан өдөр тэгээд ямар үндэстэн гэдэг юунууд нь л ингэ надад байна заяа. Төрсөн өдөр нь болохоор 1946 оны 11 сарын 24. Тэгээд нас барсан өдөр нь болохоор 1989 оны 1 сарын 24. Тэгээд ерөнхий гарлын болохоор Америк. Тэгээ энэ хүн яг ямар хүн бэ гэхлээр заяа та нарсаа таарлах байх заяа. Цуврал алуурчин заяа. Тэгээ юу хийдэг байсан бэ гэхлээр заяа. Амар сонирхол заяа. Хажуудлаас ер нь бол төрх нь бол нэг иймэрхүү хүн байдгийн заяа. Тэгээд энэ хүн болохоор яг яадаг вэ гэхлээр ингээд 18-аас 25 насны эмэгтэйчүүдийг урагтаад машиныхаа ингээд багаж руу хийдэг заяа. Барьцаалдаг гэх юм. Барьцаалдаг заяа. Дүнтэй барьцаалчингуудаа ингээд машин руу ухаангүй болгож оруулангуудаа одоо ингээд хүлээд орчин заяа. Гамаар ингээд гарын хүлээд, биеийн хүлээд ингээд ер нь ямар ч үйлдэл хийж болохооргүй болгодог заяа. Тэнгүүтээ тэрнийхээ дараа мэдрэлийн сэтгцийн ажилтай хүн эмэгтэй хүнд юу хийж болох тэр бүхнийг хийгэнгүүтээ явцдаг заяа. Ингээд ямар ч уул мөрөөгөө хамгийн гол нь ингээд баригдахаас өмнө одоо ингээд бүр ингээд эвгүүтгэс ингээд энэ хүн эвгүүтгэхээс өмнө 20-с 30 хүнийг ингээд 30 хүнийг ингээд энэ байдлаараа ингээд амин нэгүүдгсэн байгаа байхгүй юу. Тэгээд одоо яг актив одоо ингээд эрчтэй за гэх юм уу тийм эрчтэй ингээд хүний амиг эвгүүдгсэн хугацаа гэх юм бол зөө 1974-өөс 1978. Тэгэхээр энэ хүн яг 40 гарч явах үе гэх юм уу. За 30 л юм байна. 30-аас 40 насны хооронд байхдаа 4 жилийн турш яг иймэрхүү юм хийсэн байгаа байхгүй. Тэгээ хамгийн сонирхолтой нь яг нэг арга, яг нэг тактикаараа энэ олон хүмүүсийг ингээд амин эвдгэсэн. Хамгийн гол нь дандаа эмэгтэй хүн 18-аас 25 насны эмэгтэй хүмүүсийг дандаа нэгхэн аргаар арга нь юу вэ гэхэлэр ингээд гараа гипсээр боон эсвэл одоо ингээд өөрийнхөө онилсон хүн байгаа шүү дээ. Тэр хүнийхээ урд одоо ингээд тийм өрөвдөлтөй зовж байгаа хүний дүр эсгээд өөртөө тослуулсан заяа. Тэгээ ингээд яадаг вэ гэхэлэр ингээд гараа гипсээр боочдаг заяа. Тэгээ гипс нь угаасаа юм хуурамч гипс байгаа шүү дээ. Хэмжээний зай майтай. Тэмүүтээ тэр ингээд зайндаа нэг тийм цогч мөхөд одоо ухаан алдуулж болох юм хийчдэг заяа тэр зайндаа. Тэмүүтээ мэдээж нөгөө гар нь ингээд юм гипстэй байгаа. Тэмүүтээ нөгөө гар нэг баахан ном эсвэл хүн тийм барьсан заяа. Машиныхаа багаж руу хийх ингээд явцыг ингээд нөгөө хүндээ ингээд харуулад тэгээ нөгөө хүн мэдээж ингээд гинэн туслах сэтгэл байгаа юм чинь энэ хүн туслах гэж очиж штэ. Тэгээд туслах гэж очиод машиныхаа нэмлүү багаж руу хийж яхад ухаан алдуулчихна. Тэгэл ухаан алдуулаад хүлээл багажаа хагаал яваал тип-тап болоод тэгэл яг энэ явцаараа 4 жилийн турш явж байгаад нийгэм ингээд сонирхолтой болсон заяа. Тэгэхээр яасан бэ гэхлээр Карл Даронч гэдэг энэ хүн Тед Бандигийн халдлаганаас зугтаж чадсан ганц хүн заяа. Ганцхан заяа. Энэ эмэгтэйг харж байгаа сте яалтчгүй ингээд нэг тийм яалтчгүй залуухан насны хүн байгаа сте. Тэгээд азар ингээд Тед Банди согтуу байсан заяа. Тэгээ энэ бүр сонирхолтой байгаа байхгүй. Согтуу байж ингээд эмэгтэй хүнийг ингээд барьцаалах оролдлого хийсэн байгаа байхгүй. Тэгээд согтуу байсан болохоор энэ хүний хамгийн том алдаа нь тэр байгаа байхгүй. Согтуу байсан болохоор ингээд Карл Даронч гэдэг энэ эмэгтэй тэр мөчийг ашиглаад ингээд Тед Бандигаас зугтаж чадсан заяа. Зөв Карл Дарончийг иргэн Си гэж нэрлэжээ заяа. Иргэн Си заяа. Тэгээд манай Си зугтаж амжсан заяа. Зугтаж чадсан заяа. Тэгээд зугтангуудаа шууд цагдаагийн газар очиагүй ингээд хэсэг хугацаанд ингээд шоконд орсон хүлээж байгаа шүү дээ. Хүлээж байгаа гэж одоо шоконд орсон нэг тийм паник атак болцсон ингээд жоохон хэцүү байхгүй. Тэг энэ байдлаар нэг сайндаа л нэг 2 хоног болсон баг заяа. Тэгээд энэ хугацаанд болохоор заяа бас нэг сонирхолтой юм заяа. Тед Банди маань их нэртэй байсан заяа.
их нэртэй ээж аавтай гэр бүлтэй ийм хүн бохгүй. За арайч хөөхдгүй байсан юм байна тийм. Их нэртэй. Тэнгүүтээ ингээд ихнэр нь гэртээ ингээд нэг сонин сэжигтэй юмнууд олж ихсэн байхгүй. Олдсон зүйл нь болохоор ингээд яг тодорхой зураг хөрөх байхгүй ч гэсэн ингээд юм юу олдсон байгаа байхгүй. Том махны хутга заяа. Ингээд доотлын подолын өрөөнд шүү дээ. Доотлын подолын өрөөнд том махны хутга. Тэмүүтэ нэг удаагийн бэйли нөгөө эрзэн бэйли. Тэмүүтэ ос, тэмүүтэ хогийн хар уут. Ингээд олон ширхгээр зэ. Бүх юм ингээд. Тэгэд эднэрийг ингээд ихнэр нь сэжигтэй ингээд одоо манай нөхөр тийм хүн байж магадгүй ингээд. Энд чинь одоо ингээд сурал алуурчин юм чинь одоо ингээд дэлхийн ингээд орон нутаг даяар ингээд мэдэгдэж чинь аргагүй шүү дээ. Тийм болохоор ингээд ихнэр нь хүртэл сэжиглсэн зэ. Ихнэртэй хүртэл мэдэгдэхгүй ингээд энэ олон ингээд баг 2-3 жилийн турш ингээд явсан байх нь шүү дээ. Амар сонир байгаа байхгүй. Энэ бол амар сонир. Тэгээд энийг цагдаагийн газар мэдэгдсэн зэ. Цагдаагийн газар мэдэгдээд тэд ингээд одоо ингээд мэдээж хорооны хийм байхгүй зэ. Амар цэвэрхэн юмыг ингээд хийждэг зэ. Тэр ингээд энэ ингээд тодорхой мэдээлэл болж чадахгүй байхгүй. Тэгэнгүүт тэд бандыг дуудаж авчирсан ч гэсэн ингээд тодорхой мэдээлэл нотлох баримт ингээд үйлдэлж байгаа ингээд зүйл биш одоо ингээд болохоор сул явуулсан заяа. Сул явуулаад маргааш нь тэд бандыг зогсоосон зам дээр. Тэд бандыгийн ундаг машин нь болохоор ийм машин байхгүй. Ийм Volkswagen Beetle гэдэг юм шарангийн жижигхэн машин. Ийм жижиг машин заяа. Одоо ингээд хүний нүдэнд бол зүгээр нэг тийм ингээл машин байхгүй. Тэгээд нэг тийм юу ч ямар ч гим хоргүй хүнд гим хоргүй тийм сонир машин байгаа сте. Тэгээд энэ хүнийг зам дээр зогсоосон заяа тэд бандыг хань. Тэгээд зам дээр зогсоосон чинь ингээд яагаад зам дээр зогсоосон бэ гэхээр заяа. Одоо тэр сэжигтэй юмнуудыг судлаад тэгээд ингээд одоо онлайнаар хин цаашаа компьютер дээр одоо ингээд юу байгаа шүү дээ. Баахан мэдүүлгүүд байгаа шүү дээ. Тэр мэдүүлэг дундаасаа ингээд баах юм харьцуулж хараад тэр хүн тэдэн онд ингээд тэдэн цагт яаж явахад тэр хүн хаана байсан бэ? Тэд бандын хаана байсан бэ гэдэг юмнуудыг ингээд харьцуулаад хооронд нь тулгаад тэд бандыг баг олцсон баг л олсон байхгүй юу? Тэгээд бас юмыг ээж мэдхүү гэдэг цагдаа нар амар тэнийг заяа. Амар сонир байхгүй юу? Дандаа л нэг тийм болцсон юмны хойноос нэг хурж ирдэг заяа. За тэгээд ямар ч зам дээр зогсоож байхад машиныг нэгжих ингээд бичиг нь ирээд машиныг нэгдсэн байхгүй. Машиныг нэгжихэд заяа юу олдсон бэ гэх юм бол заяа. Ямар ч энгийн хүний машинаас олдохооргүй тийм сонин балай зүйл олдсон заяа. Бид нар маск, бэли, гав заяа. Тэгээд дорцоо гэлээ тийм дорцоо. Тэгээд нэг удаагийн бэли тэгээ гарч идэн олс. Тэгээд за эднэр байж болё гэж бодоход заяа. Байж болъё гэж бодъё заяа. Тэнгүүт ингээд цаанаас нь бүр улаан цаа ингээд бүр хэрэг болцохоор юм ингээд улаан цаа ингээд нотлох баримт болцохоор юм байгаа байхгүй. Эмэгтэй хүний хувцас хэрэглэл олдсон заяа машинаас нь. Ийм юм олдчиход байхад чинь ингээд одоо цаазын ял өгөөгүй заяа. Шүүх дахин тавьчихаагүй заяа. Амар сонин тийм төр хугацааны шорон гэж байт юм уу яа гэдэг нэг тиймэрхүү юмд хорьсон байгаа байхгүй. Тэгээд төр хугацааны төр хугацааны шорон л гэдэг дуудъя заяа. Төр хугацааны шоронд байхад энэ одоо ингээд нөгөө нэг иргэн си мултарснаас хойш энэ нэг 2 хоногийн дотор болсон зүйл байхгүй шууд маргааш нь болсон зүйлүүд байхгүй эднэр. Тэгээд төр хугацааны ингээд шоронд байхад амар сонин нэг ээж аав хоёр нь тэр нь одоо ингээд 15,000 ам доллар ингээд бүгд 15,000 ам доллар төлөм барин тэд бандыг шоронгоос гаргасан. Тэгээ хамгийн амин цагдаа нар ингээд улс төр гаргацсан заяа энэ хүн ингээд энэ аюултай хүнийг ингээд нотлох баримт дутуу мотоо гэдэг хэрэг гаргасан юм яасан ингээд энэ гаргацсан заяа. Энэ амар шинэ. Тэгээд та нар бүр итгэхгүй заяа энийг бол энд бол ёстой итгэхгүй.
гарсныхаа дараа зэрэг машина унаад явж байгаа юм зэрэг. Машина унаад явхдаа ингээд гэртээ нэг өдрийн турш хараагүй байхгүй. Тэгээд ийм сэтгцийн мэдрэлийн өвчтөе шоронд орцсон, ороод гарсан, юу ч хийсэн байж болох с ижигтэй юмнууд олдсон хүн нэг өдөр гэртээ очихгүй байхад юу болно л гэж бодоход тий. Тийм биз дээ. Тэгэхээр юу болсон бэ гэхлээр гэрлүүгээ хараагүй тэр өдөртөө гадаа машинд байсан нэг хүн эмэгтэй, мэдээж эмэгтэй. Эмэгтэй хүний бас амийг игүүдгсэн байна. Тэнгүүдээ цаашлаад болоог үзье. Нэг хүн гээд болоог үзье. Цаашаа нэг буудлын өрөөрөө орсон заяа. Буудлын өрөөнд 3 эмэгтэй бас нэг өрөөнд байсан. 3 эмэгтэй нэг өрөөнд. Тэгээд тэр 3-ыг бас л яргалсан амийн нэгүүдгсэн баггүй. Яаж бэ гэх юм бол заяа. Хадсан биеинд нь хүнд болохгүй зүйл хийсэн, маажсан, ер нь ингээд янз бүрийн болохгүй бүтэхгүй юм ийг л хийсэн зэ тэр 3. Тэгээ мэдээж өвчнийхөө юуг ингээд даахгүй, тэгээд ингээд бас тэр 3 амиа ингээд нас барсан бохгүй юу. Шоронгоос шууд суллагдсныхаа дараа ийм юм хийсэн зэ тэр шөндөө. Тэгээд маргааш нь манай иргэнси нэг юм хурж ирээд цагдаагийн газар мэдүүлэг өгсөн байхгүй юу. Мэдүүлэг өгөөд яасан бэ гэхээр зөө. Ингээд тэд бандаж ингээд амар зөв юм байхгүй юу. Ингээд нэг юм амар цэвэрхэн идэв юм байхгүй юу. Ингээд баг ингээд хүрсэн юм болгоно ингээд арчдаг зөө. Шууд маа арчлаа зөө. Ийм хүн болохоор ингээд амар хэцүү ингээд яг тодорхой баримт байхгүй болдоход хэцүү болохоор гів гинт ийм ингээд гэрч гараад ирж байгаа юм чинь ингээд цагдаа тэр мөчийг ашиглана шүү дээ. Тэнгүүд нөөний тулгаж харж ирсэн нөө баримтууд байгаа шүү дээ. Тэр банаа төстэй эсвэл тэр цагт явж исэн хүмүүсийг гаргаж ирэнгүүтээ нөө нэг тийм ямар өрөө гэдэг үлээ. Ямар за мэдгүй нэг шилэн цонхтой өрөө өгдөн шүү дээ. Нэг талтай толмолтой тийм өрөөнд өгдөн шүү дээ. Тийм өрөөнд нэг 5-аас нэг 7 хүн төстэй тийм цагт явж исэн төстэй хүмүүсийг ингээд зогсооцсон зэ. Тэр дуу тэд банди байгаа байхгүй. Тэнгүүд манай гэрч гарч ирээд 4-5 секунд ч бололгүй шууд тэд банд дээр заасан зэ. Тэнгүүд тэд банд шууд ингээд KO болчих жоох байхгүй. Угаасаа бүр ингээд гэрчин байна. Ганц 2 нотлох баримт байна. Тим юм байгаад чинь угаасаа шоронд харна зэ. Тэгээд яасан бэ гэхлээр заяа. Шүүх мэдээж болно. Шүүх болсон. Шүүх дээр хэдэн жилийн ял өгөх, эсвэл шууд цаазын ял өгөх, яах ийхийг шийдэж авах хоорондоо манай тэд банд бас л оролдлого хийсэн. Яаж бэ гэхлээр шорон бол шүүх нь бол Юта гэдэг улсад болсон. Тэгээд Ютагийн иргэн тойронд нэг шүүхийн иргэн тойронд одоо цэцэрлэг төрөлн байдаг байхгүй. Тэр цэцэрлэг төрөлн одоо ингээд шүүхэд байхдаа агаар амьсгалмаар байна гэдэг шалтгийг ингээд цагдаа нарт шүүхийнхаа хүмүүст өгж ганцхан цагтаа тэд бандыг ингээд авч гарангуудаа агаар амьсгалал хооронд цагдаагийн зодцсон. Яг ямар цагдаа гаргаж өгс юм бүү мэд. Амар сонир. Цагдаа нь хамгийн амар зодуулсан зүгээр нь тэд банд гэдэг хүн. Тэгээд тэд бандыг заяа иргэн тойрондох тэд цэцэрлэгт хүрээлэнд бүгэл бүтэн 6 өдөр байсан. Нуугдсан хүмүүсээс цагдаа нараас шүүхийн бүгэл бүтэн шүүхийн иргэн тойрондох цэцэрлэгт хүрээлэнд 6-гийн 6 хоног нуугдсан. За 6-гийн 6 хоног. Бод 6 хоног. Хоол ундгүй мэдгүй юм идж уусан юм мэдгүй тэр хэсгийг бол угаасаа тайлбарлах аргагүй зэ. Тэгээд нуугдсныхаа дараа мэдээж үсэ баригдсан шүү дээ. Тэгээд баригдаад нэг юм энэ хэрэг дуусч байгаа. Тэгээд яасан бэ гэхлээр тэд бандид угаасаа ял хэргийг оноогоод өгчөж байгаа шүү дээ. Тэгээд мэдээж цааз ял авна. Цаазын ял авах хугацаанд одоо шүүхэд босон оролдлогыг бодож байгаа болохоор хамгийн хүнд ялтай, хамгийн хүнд юм сахилга баттай шоронлуу түүнийг аваачсан. Алкатрас. Та нар энэ шорон мэдэн үстэй. Энэ.
Энэ шоронгийн яг бүрэн зураг надад байхгүй зураг ганц байгаа зураг л юм заяа. Энэ шоронгийн талаар нэр яриулахыг хүсэх юм бол лайк марк дараарай заяа. Энэ шоронд аваачсан заяа тэгээд. Тэгээд энэ шоронд одоо ингээд мэдээж зүгээр байхгүй шүү дээ. Энэ шоронгийн хүмүүс ямар үлээтэй. Мэдээж бараг тэнцэнэ бараг ингээд өвхийг хүсээд байж байгаа шүү дээ. Нэрээ нэг юм орчихчих. 6 хоног нуугдсныхаа дараа цагдаад барьсныхаа дараа цагдаатай юу гэж хэлсэн бэ гэхээр намайг зүгээр алчихгүй явдаа гэж хэлсэн. Намайг зүгээр алаад өгөөч гэж хэлсэн заяа. Яг мэдгүй энэ хүний яг ухаан бодол санаанд нь юу явж идэв, яагаад ингэж боддгийг ингээд намайг алаад өгөөж өхийг хүсэн бол одоо өөрөө өгч болно юм чинь тэгээд тэгж яхад тэгсээр явж хагаад 4 жилийн турш ийм хэрэг гэж юм үү дээ. Ингээд муу нэр угаасаа муу нэр зүг хүн байсан. Тэгээл энэ цахилгаан ширэн дээр суусан. Сандал дээр уучлаарай. Энэ цахилгаан сандал дээр сууж цаазын ял авсан байхгүй юу. Тэгээд энэ хэрэг нэг юм хаагдсан зэ. Хаагдсан байхгүй. Тэгээд гой сонирхолтой ганц 2 минут байгаа байхгүй. Манай иргэн сим маань одоо бол зүгээр яг эрүүл сар бол ийм хүн байгаа. Эрүүл сар бол төв зүгээр. Ямар ч тийм юу байхгүй, тийм айх сандрах зүйл байхгүй, тийм одоо эрүүл сар бол одоо ингэ байгаа манай хүн заяа. Тэгээд ганц сони юм заяа. Энэ хүнийг цаазаар авсныхаа дараа ингэ энэ хүн яг яаж хийсэн бүүм мэт заяа. Нэг тийм би энийг ерөөсөө тайлбарлаж чадахгүй юм тийм. Энэ хэргийг бүрэн залруулаагүй хэрэг баггүй. Бүрэн залраагүй хэрэг. Яагаад бүрэн залраагүй гэхээр хідэн хүний амийг хөнөөснийг мэдэхгүй. Тэгээд яг ингээд амар цэвэрхэн хийсэн болохоор яг ингээд яг тийм асуултын тэмдэг байхгүй энэ хүн зөвхөн асуултын тэмдэг байхгүй. Тэгээд одоо хүртэл ингээд хідэн хүн амин юу гэсэн ингээд байдгүй зүгээр ингээд тодорхой нь болохоор 30 хавцаа байхгүй 30-аас дээш яг байж болох нь болохоор 50 60 70 давж магадгүй 50 60 70 давж магадгүй байхгүй. Ийм болохоор энэ хүн тийм сууж болох байсан уу болохооргүй байсан уу тийм сонин хэрэгээр цааз ял авсан хүн. Тэгээд мэдээж нөгөө нэг хаана үлээтэй нэг музей байт юм аа. Ийм цуврал алуурчин ийм нэртэй хүндтэй алуурчнуудын музей байдаг байхгүй. Энэ музейд манай ч яг энэ Ted Bundy-гийн унжижсэн Beatles пивлээ Volkswagen Beetle гэдэг энэ машин ингээд яг гой дүрээрээ цэвэрхэн байдаг байхгүй. Тэгээд бүр сонирхолтой энэ нөгөө буудалд ороод 3 эмэгтэй хүний ингээд амиг игүүдгсэн гэсэн шүү дээ. Эний нэгийг хадсан баггүй. Тэгээ ингээд хадсан ингээд энэ одоо яах ч гэсэн бүүм. Хадсан ингээд марк байгаа шүү дээ. Одоо тэр хүний бодыг нэгж олцсон байгаа шүү дээ. Хадсан маркийн тэр хүний биен дээр байгаа марктай ингээд тулгаж үдсэн юм уу яасан тэр шүтнийх нь одоо ингээд хив байгаа даа шүү дээ. Энэ хивийг тулгаж үзээд бат болгосон байхгүй юу? Тэгээд амар сонио. Угаасаа бат олцоод бүгд бүтэн гэрч гарч ирчээд байхад чинь ингээд ийм юм тулгаж малгаад байж идэг мэдхгүй. Тэгээд энэ өөрийнх нь уншдаг байсан ном энэ Strangers өөрийнх нь уншдаг биш өөрийнх нь талаарх намтар шиг ном Stranger Beside Me Ever гэдэг нэг юм ном. Тэгээд энэ шүдмөтнийх нь каст энэ музейд нь ингээд бүгдээрээ байж идэг зэрэг. Яг очиж үзхийг хүсвэл үзэж болно. Хаана идэх юм би сайн мэдэхгүй байна. Хөрийнх нь яг хаана идэх гэлээ энэ чинь ямар сайхад олднаа заа. Ted Bundy-г л хайж хат тэгэхэд олдсон заа. Тэгэл манай тийшин Ted Bundy-гийн маань хэрэг нь энэ хүрээд дууссан байдаг юм аа. 1989 онд таалал төгссөн байгаа юм. За тэгээ өндөр танартай зоноос нь хамт байлаа. Дараагийнхаа бичлэгийг хүсэх юм бол лайка дараад subscribe хийгээд айлуулах коммент бичээрэй. Дараагийнхаа бичлэг дээр бол надад амар гой санцсан гоё юм байгаа заа. Тэрийг үзэх хүсэх юм бол айлуулах лайка дараач үзье.
Тэгээд энэ Alcatraz гэдэг энэ шоронгийн талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол мэдээлэл бичлэг хийх хүсэх юм бол коммент дээр гоо сайхан бичээд Илэн 70 группээр яриа. За баярлалаа баяртай.